За отгон шарын Батнайрамд асуулт асууна. За хүүхдийн хөгжлийг бол байнга дэмжнэ. За тэр бол маш ойлгомжтой. За энэ хуулийн дээр ихтэй нэг асуудал байна. Энийг заавал ярих хэрэгтэй. За энэ хуулийн дагалдсан хуулийн дээр үндэсний баялагын сангийн тухай нэмэлт өөрчлөлт оруулах гэж байна. За ирээдүйн санд хадгалагдах хуримтлагдсан үгийн 50-аас илүү үеийн хүүхдийн хөгжил зарцуулна гэдэг. Ирээдүйн өв сан гэдэг бол үндэсний баялагын сан. Үндэсний баялагын сан хүндөхөөр бид нар үндсэн хуулийн зарчим заавал баримтлах ёстой болж таарж байгаа. Үндсэн хуулийн 6-гийн 2 дээр газрын хэвлэлийн баялагийг одоо болон ирээдүйн үедээ тэгш шударга үндэсний баялагын сангаар дамжуулж хүртэнэ гэдэг ингээд үндсэн хуулиндаа заасан юм л та. Тэгэхээр тэр дундаа ирээдүйн сан бол одоо болон ирээдүйн үедээ хойролтынхан ирээдүйн хэсэг нөхгүй. Ирээдүйдээ бид нар хадгалнаа. Энэ бол цаашаага улам ингээд арвижчих ёстой. Тэгэхээр энэ ирээдүйн сан бол одоогийн хуулиар бол 2030 он хүртэл гар хүрж болохгүй. Энэ яагаад гэх юм бол арвижих боломж нь олох ёстой. Одоогоор нэг 6 их найт төгрөг хуримтлагдсан. Тэгэхээр эннийхээ нөгөө хуримтлагдсан хүүгийнх нь 50% авчгаар чинь эн чинь цаашаага арвижихгүй байхгүй да. Сая Бадамсрын гишүүн одоо ингээд арвижна гэдэг нь л үгүй шүү дээ. Арвижна гэдэг чинь цаашаага хүүгийн хүү тооцоод эсвэл цаашаага яах вэ гэхээр өгөөж нь дахиж хөрөнгө оруулалт хийгээд эн чинь нөгөө арвижих концепт гэхгүй. Ингэжээж одоо Норвеги шиг бусад орны баялагын сан шиг энэ бидний арай ядан цуглуулсан 6 их найд цаашаага 10, 20, 30 их найд болж буцаад энэ ирээдүйн үедээ хуваарлагдах хэрэгтэй байхгүй. Одоо үед хуваарлагдах зарчим ямар зарчмаар явдаг вэ гэхээр төсвөөр явдаг. Төсвийн хуваарлт. Тэгэхээр бид нар хүүхдийн хөгжлийг дэмжих чинь гээд эсвэл одоо ахмадаа дэмжих чинь гээд ч юм уу ахмадын тэтгэврийг нэмэх чинь гээд ч юм уу эсвэл энэ хадгалж үлдэх ирээдүйн санд бид нар хамаагүй хүрж болохгүй юм аа. Энэ юусоо нөгөө газрын баялагч нь дуустдаг учраас шавхагддаг учраас цаашаага арвижих боломжийг нь бид нар олохгүй бол баялагын хараалуулж үлддэг байхгүй. Тийм учраас ирээдүйн сан дээр бид нар ерөөсө хүрж болохгүй маа. Энэ ингээд арвижих боломжийг нь бид нар заавал олох ёстой. Харин энд санхүүжилтийг нь бид нар шийдэх боломжтой гэвэл боломжтой. Шийдэх ёстой. За одоо хууль санаачлагчдын тооцоолоор бол жилд бол нэг 180-аас 240 тэрбум төгрөг хэрэгтэй байна шүү дээ, тийм. Одоо энэ хөтөлбөрөөр хэрэгжүүлэхэд. Өнөөдөр бид нар хүүхдийн мөнгөн дээр 1.8 их найт төгрөгийг бид нар хүүхдийн мөнгө гэж зарцуулж байгаа. Гэхдээ хүүхдийн мөнгө гэж бид нар нэрлэдэг боловч хүүхдүүд очиж байгаа юу гэдэг дээр яг үнэхээр асуумаар байна. Энэ дээр судалгаа байна уу? 1.8 их таяг хүүхдийн мөнгө гэж бид нар хуваарлчаад тэр яг хүүхдүүдийн хүмүүжилд очиж байгаа. Хүүхдүүдийн боловсрол, эрүүл мэнд, хүүхдүүдийн тэр сургалт лекцэнд очиж байгаа юу? За буцаад тэгвэл бид нар энэ хүүхдийн мөнгийг цаашаа хүүхдэд нь яаж илүү хуваарлах уу? Илүү энэ 1.8 их найдыг тэгвэл 2 их найд болох гээд эн чинь бид нар орон зай бас нэмж үүсгэж болох нь шүү дээ. Тэгэхээр гэх мэтчлэн энэ баялагын сангийн тэр үндсэн хуулийн хуваарлтаар бол одоо үеийн зарцуул дээрээсээ бид нар одоо үеийн хүүхдүүдэд хуваарлах энэ механизм явах хэрэгтэй. Ирээдүйн сан бол ирээдүйд одоо төрөөгөө байгаа ирээдүйд төрөх хүүхдүүдэд өнөөдөр бид нар оюу толгойн баялагийг ашигласан учраас энэ шахагдахад ирээдүйн хүүхдүүдэд үлдээх учраас энэ ирээдүйн сан гэж энийг нэрлсэн юм байл л да. Тэгэхээр ийм нэг одоо жоохон асуудал юм уу байгаа юм. Тэгэхээр энэ дээр За хэн яриулах? Ер нь бол нэлээд яг энэ олон арга хэмжээнүүдийг харьцуулж ярина гэдгийг бас манай хууль санаачлагч нар